Сайн байцгаана уу? Та бүхэндээ Америкийн уран зөгийн элтгэгч, зохиолч Луис Хейгийн "Өөрийгөө сонго" уран зөгийн элтгэлийг хүргэж байна. Энэхүү бичлэгийг сонссны дараа таны өөрийнхөө үнцэнтэй нийцэж амьдрах зориг, итгэл, онцгой нэмэгдэх болно. Өнөөдөр би тантай нэгэн үннийг хуваалцах гэж байна. Энэ үннийг надтай хамт уйлж, зүрхээ нээж, амьдралдаа анх удаа өөрийгөө ойлгосон олон хүн амьдралаараа мэдэрсэн. Тэдний хамгийн том хязгаарлалт бол бусад хүмүүс юу гэж бодох бол гэх айдас байсан. Энэ айдас хүний биед ямар гүн сууж чаддгийг би мэднэ. Оюун санаа бодит байдал дээр хизээж болохгүй зүйлийг бодолд олон удаа давтдгийг би мэднэ. Шүүмжлэлийг төсөөлөхөд цээж хэрхэн агшдгийг би мэднэ. Хэрвээ би тэдэнд таалагдахгүй бол яах вэ? Хэрвээ намайг буруу ойлговол яах вэ? Хэрвээ би тэднийг гонсойлгол яах вэ? Гэдэг бодол ямар хэцүү байдгийг би мэднэ. Гэхдээ үнэн юу гэвэл та бусдын бодлыг дааж явах гэж төрөөгүй. Та өөрийгөө доошлуулж, өөрийгөө засаж янзалж, бусдад таарах тэрэл байдлаар тохируулах гэж энэ дэлхий дээр ирээгүй. Та бусдыг баясгах хувилбар биш. Харин өөрийн үнэн дүрээр амьдрах гэж төрсөн. Та гялалцах гэж, илэрхийлэх гэж, бүтээх гэж, сэтгэлийнхээ хэмнэлийг дагах гэж энэ ертөнцид ирсэн. Харин бусдын бодол таны амьдралын хаан ширээнд суусан цагт таны гэрэл бүдгэрнэ. Гэрэл тань сулдаа биш, харин та өөрөө айдас гэдэг хөшгөний цаана нуугдаж байгаа учраас тэр юм. Энэ бол амьдрал биш. Энэ бол зүгээр оршиж буй байдал, тисэж буй байдал, дэлхий дээр алхах бүртээ уучлалгүйч байгаатай ижил. Гэтэл та энэ дэлхийд ямар ч үргүй. Та ч мөн энэ дэлхийн нэгэн хэсэг. Та бусдын бодлыг тавьж явуулах үед өөрийн хүчээ буцаан авдаг. Өөрийн үнэн дүрээ эргүүлж авдаг. Дотоод эрх мэдлээ буцаан авдаг. Тэгээд гинэт тэд юу гэж бодох бол гэхийн оронд би юу мэдэрч байна вэ? Би юу хүсч байна вэ? Надад юу зөв бэ? Гэж асууж эхэлнэ. Энэ шилжилт бүхнийг өөрчилдөг. Учир нь та гаднаас биш, дотроосоо амьдарч эхэлж байна гэсэн үг. Та бусдын бодлын асрагч биш. Та өөрийн бодлын бүтээгч. Та хүмүүст ойлгуулах үүрэгтэй биш. Хүмүүсийн буруу ойлголтыг засах хариуцлагатай ч биш. Та бусдын төсөөлөл дүгнэлтэнд хариуцлага хүлээх ёстой хүн нь биш. Та бусдын таны амьдралыг хэрхэн тайлбарлаж ойлгох арга барилтад ч хариуцлага хүлээхгүй. Бусдын бодол бол бусдын өмч. Харин таны амьдрал таны өмч. Та үнийг үнэхээр ойлгож, сэтгэлдээ шингэн амьсгалах мөчид таны дотор ямар нэгэн зүйл онгойно. Нэгэн хүчтэй зүйл сэрнэ. Тэгээд та урд хожид магадгүй хүүхэд байх үеэсээ хойш анзаараагүй эрх чөлөөг мэдэрч эхэлнэ. Хиндэж тайлбар хийхгүйгээр өөрийгөө бусдын таашаалд нийцүүлэх гэж
жүжиглэхгүйгээр зүгээр л өөрөөрөө байх орон зайг мэдэрч эхэлнэ. Одоо нэгэн чухал зүйлийг хэлье. Бусдын бодлыг тавьж явуулах гэдэг нь та хүмүүстэй хайхрамжгүй хандна гэсэн үг биш. Харин анхаарлаа өөрийн дотроо төвлөрүүлж, шийдвэрээ өөрөө гаргаж, хариуцлагыг өөр дээрээ авах тухай юм. Ингэснээр та юмсыг зөв хэлбэрт нь оруулж эхэлж байна гэсэн үг. Энэ нь та бусдын тав тухын төлөө өөрийн дуу хоолойгоо золиослохоо болно. Бусдад таалагдах гэж өөрөөсөө урвахаа зогсооно. Та бусад харахгүй, дэмжихгүй байгаа учраас өөрийн мөрөөдлөө орхихоо зогсооно гэсэн утгатай. Бусдын бодол бол зүгээр л бодол. Энэ чиглэл биш. Зөвгнөл биш, үнэнч биш. Энэ бол тэдний айдас, туршлага, хязгаарлалтын тусгал. Харин та бусд нь тэлж чадахгүй байгаа учраас өөрийгөө багасгах албагүй. Та бусдын хүлээлтийн тусгал биш. Та өөрийн гэрлийн тусгал. Хэрвээ та бусдын шүүлтийн сүүдэрт амьдарсаар байвал таны гэрэл хизээж бүрэн гялалзаж чадахгүй. Гэхдээ бас нэг үннийг шударгаар хэлмээр байна. Бусдын бодлыг тавьж явуулахад зориг хэрэгтэй. Сэтгэл хэрэгтэй. Өөрийгөө сонгох шийдвэр хэрэгтэй. Гарчин чичирч байсан ч айдас арилахыг хүлээлгүйгээр айдсыг дагуулад ураг шалгах зориг. Та бэлтгэлтэй байх шаардлагагүй. Зөвхөн бэлэн байхад хангалттай. Энэ бол зориг. Зориг гэдэг үргэлж айдасгүй байх биш. Зориг гэдэг айдас орилж байгаа үед ч өөрийгөө сонгох юм. Зориг гэдэг тэр имэйлийг илгээх, дугарч эхлэх, үгүй гэж хэлэх, тийм гэж хэлэх, номоо бичиж эхлэх, асуудалтай харилцааг орхих, хил хязгаараа тогтоох, түүхээ дахин бичих. Зориг гэдэг өөрийгөө сонгох. Амархан биш, гэхдээ зайлшгүй. Айдас чи бэлэн биш гэж хэлнэ. Харин зориг гэхдээ чи ихэл гэж шивнэнэ. Айдас хэрвээ чи бүтэлгүйтвэл яах вэ? Зориг хэрвээ чи өсвөл яах вэ гэж асууна. Айдас бусдын бодол руу хуруугаа заана. Зориг таны зүрх рүү буцааж чиглүүлнэ. Хамгийн гайхамшигтай нь та зоригийг дадлагжуулах тусам өөртөө аюулгүй санагдаж эхэлнэ. Өөртөө аюулгүй санагдах тусам бусдын нөлөөлөл багасна. Бусад танд бага нөлөөлөх тусам та өөртөө илүү итгэдэг болно. Нэг хүчтэй үннийг хэлье. Та айдсаас илүү зоригийг сонгох бүрт таны ухамсар би хинбэ гэсэн түүхийг дахин бичдэг. Та өөрийгөө сонгох бүрт ертөнд таны эргэн тойронд тэлж эхэлдэг. Та би айдсаар ирээдүгээ шийдвэрлэхгүй гэж хэлэх болгонд амьдрал шинэ хаалга нээдэг. Боломжууд гинт гарч ирнэ. Зохицолтой үйл явдлууд замигтан чиглүүлнэ. ертөнд таны зоригтой алхмын хариуд дэмжлэг, тодорхой байдал, чиглүүлэг өгнө. Учир нь ертөнц тантай хамт байдаг.
танд үргэлж дэмжлэг өгдөг. ертөнц танд чиглэл өгдөг. ертөнц таныг өсөж дэвжихийг хүсдэг. Гэхдээ ертөнц бусдын бодлоос айж сатаарсан оюунаар дамжин урсаж чаддаггүй. Хэрвээ таны хөрс хуучин дүрмээр дүүрэн байвал ертөнц шин үр тарих боломжгүй. Тиймээс өнөөдөр бид хөрсийг цэвэрлэж байна. Хуучин дүрмийг чөлөөлж байна. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн тулд бүгдэд таалагдах ёстой гэдэг хуучин итгэлийг тавьж явуулж байна. Та бусдыг гонсойлгох эрхтэй. Та хуучин дүр төрхөө давж хөгжих эрхтэй. Та өөрийгөө тайлбарлахаа, батлахаа, бусдад таалагдахын тулд жүжиглэхээ зогсоох эрхтэй. Та бусад хүмүүс хараахан ойлгохгүй байсан ч шинэ хүн болж эхлэх эрхтэй. Та бодлоо өөрчлөх эрхтэй. Илүү ихийг хүсэх эрхтэй. Бусдын хүлээлтийг бус өөрийн баяр баясгаланг дагах эрхтэй. Түүнчлэн та нэг зүйл дээр гүн гүнзгий бүрэн эрхтэй. Та өөртөө бусдаас илүү итгэх эрхтэй. Одоо танд нэг асуултыг зөөлөн тавимаар байна. Та хэний дуу хоолойг сонсоод байна вэ? Хэний зөвшөөрлийг хөөцөлдөж байна вэ? Хэний шүлд таны сонголтыг удирдаад байна вэ? Одоо өөрөөсөө асуу. Өөрийн хүчийг яагаад бусдад өгч байна вэ? Өөрийн үн цэнээ өөрөө ч үн цэнээ мэдэхгүй хүмүүстэй яагаад холбож байна вэ? Эдгээр асуултыг өөртөө зөөлнөр тавиарай. Шүүмжилж биш, шүүж биш, зүгээр л зүрхнээсээ асуугаарай. Өнөөдөр би таныг шинэ орон зайд урьж байна. Таны дотоод дуу хоолой гаднах дуунаас чанга сонсогдох орон зайд. Таны зориг айдаснаас илүү хүчтэй болох орон зайд. Таны өөртөө итгэх итгэл бусдын эргэлзээнээс гүн байх орон зайд. Та өөрийгөө сонгох мөчөд ертөнцийн зөв цаг өөрчлөгддөг. Та өөрийгөө сонгох мөчөд боломжууд татагдан ирдэг. Та өөрийгөө сонгох мөчөд орчлон ертөнц таныг дэмжих зөвшөөрлөө авдаг. ертөнц өөрийгөө сонгосон хүнийг үргэлж дэмждэг. Учир нь өөрийгөө сонгох гэдэг нь үннийг сонгож байгаа хэрэг. Өөрийгөө сонгох гэдэг нь өсөлтийг сонгож байгаа хэрэг. Өөрийгөө сонгох гэдэг нь хайрыг сонгож байна гэсэн үг. Тиймээс энэ үгсийг аажмаар хайраар шивнэ. Би бусдын бодлыг чөлөөлж байна. Би өөрийгөө сонгож байна. Би зоригтой байхыг зөвшөөрч байна. Би өөрийн замдаа итгэхийг зөвшөөрч байна. Одоо үнээс ч гүн рүү оръё. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ үннийг маш олон хүн анзаардаггүй. Та өөртөө бүр багахан, бүр зөөлөн ч гэсэн итгэх тэр мөчөөс эхлэн орчлон ертөнц таны итгэлд тааруулан өөрийгөө зохион байгуулж эхэлдэг. Итгэл бол оюун доторх чимээгүй бодол биш. Итгэл бол давтамж, үйлдэл, соронц. Таны өөрийн тухай итгэл та
юу татахыг, юунд тийм, юунд үгүй гэж татгалзахыг тодорхойлдог. Та өөрийгөө чадна гэж итгэх үед боломжууд гарч ирдэг. Та өөрийгөө үнцэнтэй гэж итгэх үед та өмнө нь гуйж байсан хүндлэл өөрөө ирдэг. Та элбэг баялаг амьдрал боломжтой гэж итгэх үед хаалттай хаалганууд өөрөө нэгддэг. Та тайван амьдрал бол миний төрөлхийн эрх гэж итгэх үед амьдрал таныг таамаглаагүй зөвлөнөөр угтдаг. Энэ бол эд шид биш. Энэ бол зохицол. Амьдрал танд хариу өгч байна. Амьдрал таны итгэлийг сонсож байна. Амьдрал таны итгэлийг тусгаж байна. Итгэл танд хэлэхэд амьдрал тань дагаад дэлдэг. Таны итгэлийг гэрэлт цамхаг гэж төсөөлбөл гэрэл нь хүчтэй байх тусам амьдрал тань руу ирэх замаа илүү амархан олдог. Аз зэвэлүүд бол санамсаргүй зүйл биш. Аз бол тохиолдол биш. Харин хариу юм. Та амьдрал дундуураа алхахдаа дотроо бүр чимээгүйхэн би өөртөө итгэж байна гэж хэлж явбал та орчлон анзаарахгүй үлдэхийн аргагүй дохио цацаж байдаг. Инgeх тусам та илүү сайн туршлагын таталцалд орж эхэлнэ. Илүү зөв хүмүүс танд татагдаж эхэлнэ. Та боломжийн талбар болж амьдрал таны төлөө ажиллахдаа дуртай байдаг. Энэ мэдрэмж ямар хүчтэй гэж санана? Учир нь та хизээж аз хүлээх шаардлагагүй. Зөвшөөрөл хүлээх хэрэггүй. Баталгаа хүлээгч хэрэгцээгүй. Та зүгээр л зохицолд нийцэж байна. Үн цэнтэй гэдэгтээ зохицож байна. Итгэлтэй гэдэгтээ зохицож байна. Боломжтой гэдэгтээ зохицож байна. Яг эндээс ивэлүүд чигд зөөлөн ай зүнгөөрөө урсаж эхэлдэг. Хамтдаа дараах үннээр төгсгөе. Та айдас биш. Та эргэлзээ биш. Та үргэлж давтагдаж ирсэн хуучин түүх биш. Та бол боломж. Та өөрийн амьдралын бүтээгч хүч. Танд хинч хэлж байгаагүй илүү их хүч бий. Бид дотоод ертөнцөө өөрчлөхөд гаднах ертөнц дагаад өөрчлөгддөг. Тиймээс хэрвээ та өнөөдөр ердөө нэг амьсгалын төдий хугацаанд өчигдрөөс илүү гүнээр өөртөө итгэхийг сонгоход л та ирээдүйгээ аль хэдийн өөрчилчихсэн байдаг. Та эргэн тойрныхоо энергийг өөрчилчихсэн байдаг. Та танд нэгдэх боломжуудыг өөрлөгөө чиглүүлчихсэн байдаг. Зөвхөн бэлэн байдал хангалттай. Би бодож байснаасаа илүү хүчтэйч байж мэднэ. Би итгэснээсээ илүү чадвартайч байж мэднэ гэж хэлэх энэ бэлэн байдал. Яг энэ мөчид ертөнц хөдөлж эхэлдэг. Одоо энэ үгсийг надтай хамт зөөлөн шивнэ. Тушаал мэт биш. Санаж сэрж явах зүйл мэт шивнэ. Би өөртөө бүхнээс илүү итгэдэг. Би өөрийн хүчинд итгэдэг. Би өөрийн үнцэнд итгэдэг. Би өөрийн ирээдүйд итгэдэг. Би хязгааргүй боломжит нээлттэй.
ертөнц намайг хайрлаж, чиглүүлж, эрхлүүлж байдаг. Би жинхэнэ өөрөөрөө байхдаа ивэл, гайхамшиг, шинэ боломжуудыг өөртөө татдаг. Баярлалаа. Баярлалаа. Баярлалаа.